Сайн байцгаана хүүхдүүд. За та бүхэндээ их хүрсэн баярын мэнд хүргье. Ингээд манай өнөөдрийн шидэт харандаа болон эхэлж байна. За ингээд өнөөдөр сайхан өдөр. За өнөөдөр нэг комикс дүр ийм сайхан дүрийг зохиолоор комикс зураг зурнаа. Нэг хуудсыг хэдүүл иж бүрэн сайхан зуръя заяа. За энэ номон энэс зураг зурхаас өмнө штэ авилгатай тэмцэх газартай багш нь хамтарч хийсэн комикс Муу нөхөр эвтэй дөрвөн амтан гээд энэ номыг одоо үзүүлж байгаа юм. Тэгээ эннийх нь Муу нөхрийг хэдүүлээ штэ. Комикс нэг хуудсыг номын чимэг зураг яаж зурх вэ гэдэг талаар зураг үргэлжлүүлэн зуръя. За энэ комикс дээр чинь биш штэ. Хоёр найз ингээ явж иж гинэ. Гэт ингээ үлгэр ингээд эхэлж байгаа. Лев Толстой ягт ийм сайхан үлгэрээр ном хийсэн. Энэ нь бол хүүхдүүдэд одоо ингээд хүмүүжил, зан төлөвшөх тийм ээ. Энд нь маш одоо хэрэгтэй сайхан сургамжит тийм өгүүлгийг номыг гаргаж байгаа. Тэгээ энэ ном чинь ингээ үйл явдал нь ийм комикс зургаар илэрхийлж явж байгаад голд нь энэ номоо будаад үлгэр зохиогоод яриагийн зохиогоод ингээ явж байгаа. Мөн энэ таны мэдхүй урлан бүтээх ийм хуудас бас байж байгаа зураг зурах. Ингээ эргүүл ихээр эвтэй дөрвөн амтан гээд энэ сайхан үлгэр нь ороод ирнэ. Ахыгаан алд хөдөл дүүгэн дэлгэм хүлдэл гэдэг шиг энэ ах дүүгийн бие биеийн хүндэлж байгаа эв найрамдал, эвсэг чанарын тухай гарсан ийм сайхан эвтэй дөрвөн амтан. Тэг айл болгон бэлгшигээд нөгөө нэг гэртээ хатцсан байдаг шүү дээ. Тэг энийг хадгалаад хоорондоо эвтэй сайхан байна гэж монголчууд бэлгшийдэг байх юм шүү дээ. Тэгээ энэ муу ялгаа байхгүй ингээд буддаг ийм хуудастай. Авилгалтай тэмцэх ах нар чинь хүүхэд зориулсан ийм олон номыг ингээд бүтээдэг. Ийм хамт олон баг. Нэг багш баг тун шүү дээ. Заа юм бэлээ те. Юу вэ? Заа. Заан байдیں۔ Тэрний тухай энэ номоо та нарт би бэлгэлнэ. Тэгэхээр энэс үзээрэй. Тэгээ хэдүүлээ зураг зураад зургангаа энэ үлгэрээ яриад өгчээ. Эхлээд би товчхон энэ үлгэрийн агуулгыг яриад өгчээ. Хоёр найз ингээд ойд явж исэн байхгүй юу? Тэгсэн би чамтай салахгүй сайхан нөхөрлөн шүү дээ гэж яриа явж исэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд ойн цорхоогоос баавга гараад ирэхгүй юу. Тэгсэн чинь нөгөө найз нь хурд хүсрээд модон дээр мөчөртэйгээр асуусан. Нөгөө найз нь амжилтгүй газар хөвтсөн байхгүй. Ойчсон. Тэгээ ингээд өгсөн болоод ингээд хөвтсөн чинь баавга чирж ингээд дээгүүр нь ингээд зөнрөлж жагаад нөгөө модон дээр байсан нөхрийг ингэж харж хагаад нэг толгоогоос ихсэрчээд тэгээ яваад өгөхгүй юу. Тэгсэн чинь баавга явчлаа буугаад ир найзаа гэсэн чинь нөгөө найз нь бууж ирээд баавга чамд юу гэж хэлсэн бэ гэсэн чинь хэрэгтэй цагт нөхрөө хайдаг муу найз гэж хэлсэн гэж. Энэ сайхан цуврал ийм сайхан номнуудыг бид нэр авилгатай тэмцэх газартаа гараад хүүхдтэй зориулт нэвтрүүлэг хийж байна. За ингээд зураг эхлэх үү. За энэ муу нөхөр гэд хоёр найз нь ойд зугаалж явж байгаа. Цаанаас нь гинтхэн баавгыг гараад ирж байгаа тухай ингэж өгүүлээ. Тэхийн тулд хэдүүлээ энэ дээр нөгөө хоёр ойд зугаалж байгаа найзыг яг энэ доод талд нь ингэж зурх нь шүү. За Монголд болж байгаа үйл явдал байна гэж үзээд хэдүүлээ Монгол хөвчтойгоор зурнаа. Бид нар чинь Монгол зураач шүү дээ. Хэдийгээр Лев Толстой гэж Оросын нэрт зохиолч зурсан ч гэсэн Монгол хүүхдүүд Монгол зураачд зурж байна. Тийм учраас чихэл гараад ирчлээ. За хүүхдийн маань төрх нь ингээ гараад ирж байгаа. Тэгээ энийг хэдүүлээ хөл дээлтэй уулгаад зурж болно тийм ээ. Ийм хоёр хүүхэд ойд зугаалж болсон байж байна шүү дээ. За алийг нь нөгөө аминчхан тийм хүүхэд уулгаад зурх уу? Тэр чинь хувийн хичээж байна тийм ээ. Мод руу гараад явцсан гэдэг чинь тийм ээ. Нөхрөө хөтлөөд явах уу? Мод руу гарах ёстой байсан биз шүү дээ. Та нар алийг нөгөө хүүхэд нь болгож зуръя гэж бодож байна. Одоохондоо бол ингээ хоёр хүүхэд
Оо ингээ гар барилцсан энэ хоёр ч ингээ хөдөлцсөн ингээ заах явж байгаа. Та нар нөгөө зурга хэдүүдээ яриач. Та нар нөгөө нэг хуурсаар юу гэдэг лээ? Болгооч болно. Хуурсаар худлаа хэлсээр гэсэн үг шүү дээ. Хуурсаар Худлаа хэлж байгаа том удалч болно. удалч болно. А хумсалсаар Том болоод хулгайч болно болохгүй. Тийм ээ. Маш зөв манай хөлт. Найзууд хоорондоо ер нь ямар байх хэвтэй вэ? Сайн эвтэй найртай байх хэрэгтэй. Ямар вэ? Эвтэй найртай. Оо, эвтэй найртай, биендээ тусалдаг. Тийм ээ? Зөв. Ганцхан л хүүхэд найзтай тусалж чадаагүй. За. Энэ үлгэр дээр гарч байгаа хүүхэд л чадаагүй тийм ээ? Та нар бол чадна. За, энэ хүүхэд нь ийм онигор нүдтэй байж болно. Тийм хүүхэд байдаг да. Ингээ сайхан энийг надыг хизээч хаяхгүй найз байна гэд ингээ явж шít. Оо тэгсэн чи энэ найз нь шүү дээ. Ийм жоохон бүтгэн нүдтэй. Ийм. За одоохондоо энэ хоёр ч нь шүү дээ. Мэддэхгүй байгаа тийм ээ. Би нэг хайж яваагүй нөгөө баагуутайгаа тааралдаагүй ингээ явж исэн чинь бааг нь араас нь гараад ирсэн. Багш нь биш дээ боддгийн. Ерөөсөө биш дээ би биэндээ нэг төвөггүй байвал л их гоё байт юм байна. Хөгждөг улс орон тийм ээ. Тэгэхээр төвөггүй байх гэдгийг та нар над тайлбарлаад тахта яавал төвөггүй байх вэ? Одоо хичээл дээр нь сууж байхад одоо хажуугаар нь саад болоод байвал яах вэ? Муухай. Тэр чинь төвөгтэй байна тийм ээ. Хүүхдээ. Юмыг авчаад бодож авчаад өгөхгүй бол яах вэ? Аас төвөгтэй байна тийм ээ. Тэгэхээр тэр юмнуудыг л одоо сайн ойлгож өгч байгаа. За ингээд хүүхэд маань ингээ гараад ирж байгаа. За алийн сайн жаад хадийн муу жаад болох вэ? Хажуудлынх нь ингээ инээсэн байгаа найз муу жаад. Энэ муу жаад юм уу? Энд нүү? Миний бодлоор бол энэ нь их гэнэн энэ нь жаахан залтай нийттэй байна уу? Тийм ээ? Тийм ээ. За цагаа болгоход энэ чи харин юу яаж өгөх юм бэ шүү дээ. За энэ комикс энэ гоё номыг та нарт хичээлийн дараа бэлгэлнэ. Сайхан будаад зохиолыг уншаад энэ номон дээр ажиллаараа. Энд чи хоёр талаасаа ийм хоёр ном байгаа. Дараагийн хичээл дээр орох хүүхдүүдтэй бид нэр Т 4 амтэн гэдэг тэр зургийг зурулна. За одоо та нар энийг ятсан бол одоо энэ нөгөө баавгаагаа их сүртэй гаргаж байна. Энэ авьяаслах. Баавгаа зурхын тулд биш. Хоншоор энэс нэхлүүлэх дараагийн үйл явдлуудын зургууд их оновчтой. Одоо хүүхдэд зурдуусааг бол баавгаарыг орчоод түр орчоор за. За. Цаашаа явах уу гшин? Саруу цахаа. Явах уу? Манай саруу сайхан 5 насны төлөөллөж баярын нэвтрүүлэгт өөрийнхөө хөдсөрөн орж ирж байгаа ийм хүүхд. Амьтан зурхын тулд хоншоороо эхлээд энд нөгөө баавгач одоо бослоо штэ. Араш үттэй бас ийм догшгон амт шүү дээ. Ам нь ангаж байна. Яа эндээс ингэж яваад баавгач нэг ийм энэ хэлбэрийн л сайхан гаргачихвол яах вэ? Зураг гоё болно. Тэгээ доороо босоо ётой. Ангаж байгаа. Ийм төсөл. Эндээс хэдэн шүүд ингээс суулгацсан.
Та нар бие биендээ төвөгтэй байдаг тухай жишээ хэлж чадах уу? Багштай хэлж өгч чадах уу? Боддоо. Бодож байгаад багштай хэлээрэй заяа. Баагны хөмсг нь ингээд айвар ууртай тогшин ингээ харж байгаа. Тэгээд эндээс тодгой норж ирээд энд чих нь орж ирээд ингээд гэд энэ хоёр хүүхдийг ч одоо барьж явна да гэд араас нь ингээд гэлтэн эндээс гараад ирж байгаа. Эсвэл энэ хоёр нөгөө баавга орхиж явчихад араас нь баавгыг үг хэлж ийж болно шүү дээ. Ой. Муу нөхөр, муу найз шүү чи. Гэд энэ амнаас нь ингээ хэлж. Комикс зургууд яг ийм юутай. Одоо энийг яах вэ? Хүрээлч чинь. За ингээ хоёр хүүхдийнхээ эсхий битүү ногооноор будаад баавгад их олон үг хэлүүлчих. Баавга юу гэж хэлсэн байж болох вэ? За жишээ нь муу нөхөр гэж бий. Энэ дээр нь юу хэлэх вэ? Та нар нэг зохиогоод байна. 2% гэж бодоорой. Ариун бэлэгтийн бодогдож байна уу? Бодогдож байна. Юу бодогдож байна? Та хоёрыг идэндээ. Бас тэгж болно. Сарвал сайхан тийм бодогдож байна уу? Юу? Би ингээд та хоёр хаа байгаа бэ? Би та хоёрыг олж идэндээ. Тэгж болно бас. Хойноос нь хашгируул юу гэж бодогдож байна дүүрэн жаргалаа? Энэрэл тэлэх юм байна уу? Бодож байна уу? Сайн бодоорой. Мичидэм. Танкидо. За энийг бодож байгаарай заяа. Тэгээ энэ доод хэлтлийн хэсгээ хэдүүлээ явах одоо. Будах ажилд орно. Агш нь энэ өнгийг ингээд хэлбэрч байна. Манай 5 насны төлөөлүүлсэн авиаслаг зураач Сарвал сайхан нас шүлэг уншнаа. Би Монгол хүн аргалын утаа боргиулсан мачны гэрд төрсөн би атар хэр нутгаа үлхийн мингид боддог Чинхэр маань сунгалсан асын бараа сэлтээд сэлхэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад үлээж байгаа салхинд өмсөж байгаа юм шиг өрсөлдөж имэн гар илээж байгаа юм шиг ирэнгүй сайхан санагдахад илэг зүрхмийн догдолж осгүй баярын үлмэс хоёр нүдийг минь бүргэлдэг унсан энэ нутгаа өөрийн бичгээ хайрлаж угаасан тунгадаг мөнөө би ихийн сүнсийг сандаг үеийн нутагтаа эзнэн юм инхрэлэн төрсөн хүүн юм ирээгүй түүнтэй босголцох их үүрэг хүлээсэн юм. Ийм урд сайхан шүлгийг вэ штэ. Мундаг 5 настай Сарвал сайхан мундаг зээжсэн. Сургуульд ороод мундаг онц сураарай заяа. Дараа жил 9 сард сургуульд орох уу? Синтезэр. За баярлалаа. Сарвал сайхан. Дүүрэн жаргалд юу хэлсэн? Дуутай. За дууд болж. Хотгодионог хотгодионог хонгор халтан зүстэдээ харин тамны нариндээ хохон цаллыг авсимаа унаг насандаа иулаад даг насандаа дэвгуулаад долоо хошо надамдаа долоо мудаа турвээ алтан амгаги Аинда гуйлаттарэ артэхэн логи аяар гойтарэ. Ястагая. Энэ хөрсийн баяр гэж сайхан баяр байдаг. Эндээ зориулаад манай хүүхдүүд гоё мэдчилгээд өвшүүлж байна. Ардын дуу энэ сайхан уламжилт
ёс заншлын дуу их гоё дууллаа. Дүүрэн жаргалдаа баярлалаа. Энэрл юу тэрс? Шүлэг. За. Би Монгол аргалын утаа боргилсон малчны Аргалын утаа бэргэлсэн малчныг төлсөн би атар хэмутгаан өлгийн минь гэж боддог. Цэнхэр манан сунгасан асны бараа шүртээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад үлээж байгаа сэлхэнд үнсэж байгаа юм шиг өршөөлтэй жимэн гарт илээж байгаа юм шиг эмрэнгүй сайхан санагдахад элэг зүрхмэн дагдалж хасгүй баярын нулимс хоёр нүдэрээ бүртдэг. Энэрлдээ баярлалаа. Энэ сайхан нутгаан биш үү? Бид нэр сайхан зөв хүмүүжилттэй, зөв төлөвшөлттэй хүүхэд том хүн болчоод хүүхдээс том болж төлөвшчгөө тийм ээ. Тэгээ хайртай хамгаална тийм үү? Байгалаа хайрлна. Энэ тухай олон ном зохиол бид нар хамтарч хийн. Тийм ээ. Би биенээ хайрлна. Тийм ээ. Зөв хүмүүжилттэй явна. Сурч боловсрч тэтгэл сургууль сурч боловсрч байгаа. Тэрнээс гадна сайн хүн болох хэрэгтэй тийм ээ. Муу нөхөр шиг байж болохгүй тийм үү? Зүйтэй. Тийм учраас өнөөдөр бид нар муу нөхөр гэдгийг зорж байна. Танхилуу юу тэрсэн? Шүлэг. Шүлэг. За шүлэг. Болчмор хөөрхөндөө боо талхан дуртай да өвөл болохоор даардаг да өвсөн дундуур шаргадаг да жив дуурайдаг да жижигхэн хөөрхөн болчмортой. Гоё. Танхилуу сайхан зурнаа. Мичидмаа. Дуутай юу шүү дээ. За шүлэг шүү дээ. Би таваантай гэрч төрж би таван дэвтэй дэлхий төрж би буурал төвтэй Монгол төрж би бурхан нүнэлдэг дорн төрж байдганы өмнө хавах намайг хөлд оруулсан ботгон байлаа намайг хилд оруулсан уйхан гіваа намайг жигүүр дургуулсан уртын дуун хамаагүй ухаанд оруулсан элдвэрээс бид үржүүлэхийн үрдээ элдвэрээс бид хуваахын үрдээ энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Энэ дээр ерөөсөө саяын бидний яриад байгаа юм чинь яг гарч штэ тийм ээ. Эвлэрвэс бид тий олуулаа нийлээд хоорондоо ингээл ангийнхэн чи хоорондоо ингээ эв түнжингүү би яах вэ? Бужигнсан юм болно ш. Хоорондоо эвтэй байвал бүх зохиосон арга хэмжээ, урлагийн үйлчлэг, сурлагын тэмцээнүүдэд амжилттай орсон тийм ээ. Багаараа сайхан ажил сурна. Ястай гоё шүлэг уншлаа мэдтмаа. Ариун бэлэг доо. Нар сарыг зурах бидэртэй. Навцсгийг зурах бүрдэртэй. Намар хавраа зурах сайхан. Нарлаг зунаа зурханч бүрч сайхан цаасан дээр, самбар дээр, цасан дээр, газар дээр сайхан бүхнийг, гоёхон бүхнийг зурандаа би. Ариун бэлэгтэй баярлалаа. Зургаан маш чадварлаг сайхан зуржээ хүүхдүүд. Багш нь таарад үзлээ. Тэгээ авьяаслаг хүүхдүүдийнхээ бүтээлтэй танилцуулъя. Дараа нь багш нь ядгүлээ бэлгэн гардуулнаа. За ингээд эхний хүүхэд авьяаслаг зураач 5 настай саруулынхаа зургийг үзье. Саруул зургаан урдаан ингээ барьчихнаа. За тэр саруулын зураг 5 настай хүүхэд ихэд одоо ингэ зурж биш үү те. 5 настай 3 наснаас зураг зурж эхэлдэг сараач ингэж дүрсээ гаргаж яваад 4 настай дүрсээ гаргаад ингээ сайхан зураг гараад ирж байгаа. За саруулын баавгай бол маш чөлөөтэй. Их зоригтой ингэж илэрхийлсэн. Тэр үнэхээр одоо догшин ийм аратан амтэн хүүхдийг өршөөж байгаа тухай. Саруулаа чи зургааныг тайлбар л да. Агн цай хүүхдүүд нөгөө доор нөгөө ойчдаг эвтэд үлддэг. Тэгээ дээшээ модон давирдаг нь али.
Наад хоёрыг чинь. Энэ хүүхэд нь модон даврыг гарцсан. Тэгээ сайн юм уу юу? За ингээ сайхан зургаан тайлбарж яваарай заа юу. За маш гоё болсон. Сайхан зураг зурсан саруулаас сайхан да улам их амжилт төсөй. Улам сайхан бүтээ төрөж яваарай. Сайхан авьяастай хөвгтөө. Мондог. Дараагийн авьяастай зураач дүүрэн жаргалынхаа зургийг үзье. Зээ дүүрэн жаргалынхаа гараад ирчих. Дүүрэн жаргал чинь 1-р ангийнх тийм ээ? Тий. 1-р ангийнх ийм гоё зурж байна. Аман дээр нүцсэн. Тэр дээд талд нь юу гэж хэлсэн байгаа юм? Би та хоёрыг олж идээ. За сайхан зураг зурсан. Ийм гоё номын нэг хуудсыг маш гоё уран зохиомжтой дүрсэлсэн. Дүүрэн жаргалдаа улам их амжилт төсөй. Сайхан баярлалаа. Дараагийн авьяастай зураач энэрл. За манай хүүхдүүд бол ер нь чамбай шүү. Энэ шууд ном болоод тавьдагдэхээр ийм сайхан. Тэр юу гэнэ дээдлийнх нь юу гэж байна? Би та хоёрыг заавал Бай. За ингээд сайхан нөхрөлийн тухай маш гоё уран гоё зурсан. Тэр нүд нь адагдсан бүлтгэл нүдтэй хүүхэд, ойдгор нүдтэй хоёр хүүхдийг их гоё уран зурж зохиомжоо сайхан гаргасан. Уран зураач энэрэлдээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяастай зураач танклууныхаа зургийг үзнэ. За ингэж бүтээж чаддаг байх нь биш үү манай хүүхдүүд. Хүүхэд булган авьяастай сайхан зураг зуржээ. Дүрийг нь бас өөрийнхөө их тод том руу болгож ингэж гаргаж ирсэн. Аимшигтэй тэр араатныг одоо ингэж гаргаж ирээд тэгээ хоёр хүүхдийн дүрийг маш гоё уран гаргасан. Танклун сайхан зураг болсон. Улам их амжилт хүсье. Дараагийн авьяастай зураач Мичидмагийнхаа зургийг үзнэ. За жигдэхэндээ жаахан их царуулж тийш. За энэ зохиомж энэ зураг дүрслэл маш гайхалтай гоё. Ер нь хүүхдүүлэн гоё зурсан шүү. За юу. Одоо зургаа сайхан тайлбарлаад, номоо сайхан уншаад, өргөлжлүүлж зурагт сайхан ном хий. Тэгээ номын зураач болохгүй юу? Номын зураач болчихгоотаа Google-ийн кино хийж болно шүү дээ. Хөдөлгөө тийм ээ. Ийм сайхан уран зураач хүүхдүүдтэй Мичидмаа амжилт хүсье. Дараагийн авьяастай зураач Ариун бэлэг баярлалаа. Ариун бэлгийн гүйцэтгэл сайтай чамба. Ийм сайхан зурдаг. Дүрэн их гоё тод том руу гаргасан. Үнэхээр гоё зураг зурсан. Ариун бэлэгтэй улам их амжилт хүсье. За ингээд багш нь энэ та нарын сая зурсан муу нөхөр ард талаас нь уншаад эвтэй дөрвөн амтэн гэдэг энэ сайхан номыг авилгатай тэмцэх газартай хамтарч ирсэн энэ номоо бэлгэлж байна. Ингээд суваад бэлгээ өгөө явчих багш. За энэ номоо яг сайхан ном хийгээд багштай үзүүлээрэй. За юу. Явуулаарай. Ихэвчлэн баяртай альдарсан төлөвлөлтөд өндөрлж байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Залт үнэг. Эрт үрдийн цагт анхлаг буйд нутагт намруулж гинтгэн их цас урж 3 хоног шуураад тогтож гинэ. Их цасан 7 хоног хоолгүй байсан үнэг өлсөж ой дундуур хөтөрчин тэнсэн ч идэх юм олж чадсангүй. Өлссөн үнэг таарлцсан амтнаа хуурч үл залгая гэж бодож явлаа. Гэтэл замд нэгэн хэрэг ааруул зуучгсан нисч явна гинэ. Түүнийг харсан үнэг модны ёроолд оцоож суугаад хэрэг туслаарай. Хавханд орчихлоо. Хатуу хавх хахир анчин хоёроос аварч хайрл химэн гуйчээ. Хэрэг туслахаар дэрэгдэн бууж ааруулаа газарт тавьчихад ойртон эрэхтэн үнэг ухсхийн ааруулыг нь шүүрэн авч битүү бургасан доогуур шургаад алга болчихжээ. Хэрэг дээгүр нь эргэлдээд түүнийг олж чадалгүй гомтолтойхон үр рүүгээ явжээ. Ааруултаа болсон үнэг хэрэг явсны дараа битүү бургасан дундаас гараад иртэл туулай евэн өнхрүүлээд явж байна гинэ. Үнэг би хоолтой боллоо гэж баярлан
Туулайхан минь дээ. Ийм хин жаахан хоол бүжингүүдтэй аваачиж өгөх гэж байгаа юм уу? Үүнээс том Ев нь тэрүүхэн дор би орхичихлоо чи аав гэж өгөөмөр зан гаргалаа. Туулаа итгэхгүй эргэлзэж юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал үнэг туулайхан минь би чамд л тус болох гэж байна шүү дээ. Хэрвээ би худлаа хэлсэн бол миний ааруулыг наад Евэн дээрээ нэмэж аваарай гэж хэллээ. Туулаа итгэж том Евэн авахаар жижиг Евэнгээ үлдээн явлаа. Үнэг ааруул Евэнтэй болсондоо баярлан цааш явв. Гэтэл хэрэм хоёр модны дунд торонд орооцолцоход хаашаач хөдлөх аргагүй гацчихад байж байлаа. Хэрэм авраараа ахын дүүс минь хүмүүс намайг барих гээд тор татчихсан байж би мэдхгүй орооцолдчихлоо гэлээ. Үнэг дүү минь дүрсгүй гинэн байхаа бол. Урд замаа харж ухаантайхан яв. Гаварнууд минь өлсөж байгаа. Хоол залгуулахгүй бол юр болохгүй нэ гэж хэлээд туслалгүй хинэггүйхэн шогссоор далд орчээ. Хэрэмнээс нэг их холдоогүй байтал хавханд орчихлоо. Үнэг ой амьтад минь туслаач. Олон хоног хоолгүй байсан гаварнуудаа үл залгуулах гэж яваад ядарсан надад туслаач гэж ойгоор нэг гашгирч гинэ. Энэ дууг сонссон хэрэг нисж ирээд залт шармын дахин хуурч байна уу? Хүний эмийг зөвшөөрлгүй авдаггүй юм гээд ааруулаа шүүрч аваад яваад өглөө. Туулаа дэгдэн ирж хурам эхлэх муухай өөрийнхөө хоолыг авъя. Хуурч биш хөдөлмөрлөж хоолоо олж сур гээд Евэнгээ аваад яваад өглөө. Хэрэм хажуугаар нь өнгөрөхдөө хүнд туслаж бай ах минь гэж хэлээд модноос мод дамжин дүүлэн алга боллоо. Харин анчин хавханд нь үнэг орсонд баярлан инээсээр хурч ирж гинэ.